За хүүхдүүд өдрийн мэнд хүргэе. За бицгийн хичээл 7 дугаар ангийн хичээлийг энэ 7 хоногт заагдж байгаа хичээлүүдийг төлөвлүүлье. За 7-гийн 1-ийн Г үзэгдлийн үргэлжлэх хугацааны завсрыг хэмжих, 7-гийн 1-ийн И бие хөдөлгөөний хордыг тодорхойлох гэсэн ийм хоёр суралцсан зорилтын өмнө энэ удаагийн хичээл төлөвлөсөн байна. За бид энэ хичээлээр дараах 4 хүсдэлийн төвшинг хангах утсан тусгал даалгавруудыг ажиллах болно. За эхний энэ бичлэгийг цөмөрөө харцгаая. За энэ дээр болохоор хурдыг хэмжих гэсэн ийм хэсэг байна. За энэ хүүхдийн гарт бол бөмбөг байгаа. За бөмбөгнийхөө хурдыг энэ хүүхд хэмжихийн тулд за эхлээд ийм хэмжилтийг хязгаарлах шугам зурж өгсөн байгаа. За энд секундометр ашиглаад бөмбөг бүрэн зогсох хүртэлх хугацааг хэмжиж авсан. За дараагийн бас нэг хүүхэд бол бас бөмбөг өнгөрүүлээд за эхний хүүхэд бол 3 м, хоёр дахь хүүхэд нь болохоор за нэг төр зогсооч. Эхний хүүхэд 3 м, хоёр дахь хүүхэд нь болохоор 4 м зайд бөмбөг нь шилжсэн байна. За эхний хүүхдийн бөмбөг бол 3 секундын турш өнгөрсөн. За ингээ хурд нь бол 1 м/сек гэсэн юм хурд гарч, хоёр дахь хүүхдийн бөмбөг бол 4 м явсан 2 секундын хугацаанд 2 м/сек гэсэн ийм хурдтай өнгөрчээ. За энэ хүүхдүүд явган явж байна. Тэгээд энэ амтан хүртэл ялгаатай хурдтайгаар байгаль дээр орсон байж байгаа тийм ээ. За энэ пүүжин болохоор 8 км/сек гэсэн ийм хурдаар хөөрдөг бол яст мэлхийн 8 см/сек гэсэн хурдтайгаар явдаг байна. За автомашины хувьд болох юм бол хурдыг хэмждэг тусгай бас төхөөрөмж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ төхөөрөмжийг бол спидометр гэж нэрлэдэг. За энэ дэлгэцийн зүүн гар талд байрласан байна спидометр. За энд болохоор одометр гэсэн юм багж байна. Энэ хянах самбарууд нь юм 3-аараа байрласан ийм тохиолдолд энийг одометр гэж нэрлэдэг байна. За дараагийн бичлэгэд анхаарлаа хандуулаарай. За энэ хурдны тухай ойлголт өгөх ийм видео байна. За хотын гудамар янз бүрийн хурдтай машинууд ингээд давхиж байна тийм ээ. Янз бүрийн хурдтай машинууд. За бид нар хурдны уралдааны зам дээр бол янз бүрийн хурдтай машинуудыг хооронд нь уралдуулад энийг үрэ тэмцээн зохион байгуулж үздэг байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор хэр хурдан бэ, хэр удаан бэ гэдгийг тодорхойлохын тулд хоёр цэгийн хоорондох зайг ямар хугацаанд тууснаа тодорхойлдог. За жишээлх юм бол энэ хүүхэд энэ дээр эхний хүүхэд бол дунд зэргийн хурдтай, хоёр дахь хүүхэд бол маш их хурдтай. За гурав дахь хүүхэд бол нэлээд удаан явж ирж байна. Тэгэхээр эхлэх төгсөх зайнууд нь ижил боловч зарцуулсан хугацаанууд нь харилцан адилгүй байгаа бас шалтгаалаад хурдан ирэх, удаан ирэх гэдэг ийм ойлголт бий болдог байх нэ. Үүнийг бол физикт хурд гэдэг хэмжигт хүнээр тодорхойлдог. За саяны хоёр хүүхдийн бол Эми гэдэг хүүхэд нь илүү хурдан байна тийм ээ. Яг гэвэл гараанаас барай хүртэлх энэ хоёр цэгийн хоорондох зайг зарцуулсан хугацаа нь бол ялгаатай байгаа учраас энэ үр дүн гарсан байна. За хурдыг бол
зайг хугацаанд харьцуулах замаар гаргаж ирдэг. За эхний хүүхэд бол 100 метрийг 10 секундэд дуулсан бол намыг хурд нь болохоор 10 метр гохон секунд. Байна. За ингээд байгаль дээр байгаа янз бүрийн амьтад бол харьцангуй янз бүрийн өөр хурдтайгаар тодорхой зайг туулдаг. За энэ дээр miles гэсэн ийм бас хэмжээс яваад байгааг та нар бас давхар хараарай. Тэгэхээр уртын хэмжтэй стандарт ба уламжлсан нэгжүүд байдаг байна. Тэгэхээр эдгээр нэгжүүд хоорондоо хэрхэн шилждгийг бас биедан судлаарай. За спидометрийг яаж бүтээдэг вэ? Хэрхэн байгуулдаг вэ? Шилдэг спидометр гэдэг баг хэмжилтээ яаж хийдэг вэ гэдгийг зөмөрөө бас энэ бичлэгээр дамжуулаад харъя. За 30 см диаметртэй ийм машины дугуйг байна гэж төсөөлөх юм бол диаметрийг 314-ээр үржүүлэхээр энэ тойргийн урт гардаг. За тэгэхээр бид нар дугуйныхаа тойргийн уртыг гаргах боломжтой болно гэсэн үг. За энэ ингээд дугуйныхаа тойргийн уртыг гаргаж ирлээ. За энэ дугуйны тойргийн урт бол 90.4 см юм байна. За одоо нөгөө дугуйныхаа уртыг тэнцвүүлээд тавьд үзлээ. За адилхан байна тийм ээ. 90.4 см. За тэгэхээр дугуй хэдэн удаа эргэж байгаагаас шалтгаалаад нөгөө одоо энэ дугуйныхаа тойргийн уртыг эргэлтийн тоогоор үржүүлэх замаар нийт зам гарч ирдэг байна. Эргэлтийн тоогоор үржүүлэх замаар нийт зам гарч ирдэг тийм ээ. За дараагийн хэсэг рүү оръё. За энэ симуляц дээр бол бид нар биеийн байрлалыг харуулж байгаа ийм симуляц байгаа. За хасах 8 гэх юм бол энэ хасах 8 нэгжээр ийм байрлал өөрчлөгддөг ийм симуляц байгаа. За та нар энийг нэмэх 9 гэх юм бол хаашгаа явж гэнэ гэдгийг хараарай. Эсрэг зүгт явж гэнэ тийм ээ. За энэ симуляцаар биеийн координат, биеийн байрлалыг та нар бие даагаад судлаарай. За хичээлийн дараагийн хэсгээр бид нар энэ бичлэгийг үзсэн байгаа. За аль нь хурдан бэ гэдэг. За энд болохоор дандаа гүйлтийн олон дэлхийн 100 метрийн гүйлтийн үе үеийн рекордууд байгаа. За хамгийн дээдлийн энэ байрлал дээр болохоор жирийн хүний дундаж 100 метрт гүйх хугацааг хамгийн дээдлэлд байршуулж өгсөн. За энэ Усаин Болт 2009 онд 958 секундын амжилтаар энэ рекордыг эзэмшдэг байна. Эндээс бол та нар хурдыг нь олох боломжтой. За дараа нь усан сэлэлтийн 100 метрийн зайд сэлж байгаа хамгийн дээдлэлт мөн адилхан дундаж хүмүүсийн усан сэлэх хугацааг гаргаж ирж байгаа. За энэ дээр бол янз бүрийн сэлэлтийн төрлүүд бас харагдаж байгаа шүү. Араар даллах, эрвээхээ, эрхий сэлэлтийн төрлүүд. За энд бол жирийн хүн бол 100 секундэд явдаг бол дэлхийн рекорд эзэмшдэг хүмүүс бол түүнээс 2 дахин бага хугацаа зарцуулдаг байна. За одоо энэ машинуудын харуулж байна. За 1 км-ийн машин учраас 1 км-ийн зайд хуралдуулсан. Энэ үр дүнг байна. За ингээд аль нь хурдан бэ гэдгийг эндээс бол тодорхойлох боломжтой. За хамгийн сүүлд нь бол энэ мэдээлэл дамжуулах хурдыг
За. Саяны үр дүнгуудыг энд дэлгэцэн дээр харуулсан байна тийм ээ. Тэгэхээр та нар энэ бодлого бодох симуляцуудаа ашиглаа. За энд бас нэг юм бичлэг байгаа. Энийг дараагийн хичээл дээр бас нэлээд тодорхой үзүүлсэн учраас яг энэтэй адилхан. Ингээд бичлэг явуулахад оны хурд бүх төрлийн хурдуудын талаар илэрхийлсэн юм бичлэг байна. За энэ дээр болохоор бидэд юу хийсэн бэ гэхээр энэ симуляцаа ашиглаад бид нар хурдыг тооцож байгаа. Энэний симуляцийн давуу тал бол энэ дээр тохиргоо өгөөд нөгөө уламжлсан ба стандарт нэгжнүүдийн хоорондын шилжүүлгүүдийг бас харах боломжтой байгаа. За дараагийн хэсгээр болохоор бас минутаа 15-аас дотогш болгохын тулд бид нар бас нэлээд шуурхайлж ярихгүй болохгүй байна. За энэ багшаа өөрийнх нь хийсэн юм симуляц байгаа. За энэ дунд алхахын зориулсан учраас сонирхолтой болох чи. За энэ бөмбөг нааш чар шилжиж хөдлөн. За энэ дээр бол зам хугацааны хамаарлын график хэрхэн өөрчлөгдөж байгаа та нар ажиглаарай. За хурдны утга нэмэгдэх тусам босоод тэглэлтэйг ойрхон хурдны утга энд хурдны утга энд заагдаж байна тийм ээ. Хурдны утга багасах тусам хэвтэ тэглэлтэйг ойрхон зам хугацаанаас хамаарсан график ийм хэлбэртэй болж байна. За бид нар энэ бодлогыг бодсон байгаа. За энэ бодлогыг багш нь энэ бодлогуудыг тусдан дахиад нэг слайд болгож оруулъя. Тэгэхгүй бол энэ дээр бас нэлээд тайлбар дээр нь хугацаа орно. За ингээд сурсан зүйлүүдээ энэ контент болгоод хаяг руу илгээгээрэй. За анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа. За бодлоготой хэсгийг тусад нь